Сайн байцгаана уу? Намайг Балжин Ямагтай ангицэг гэдэг. Би Дорнот аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгт багшийн цэцэрлэгээр 8 дахь жилээр ажиллаж байна. Анх хүүгээ цэцэрлэгт өгөөд хүүгийнхаа багшийг харж цэцэрлэгийн багшийн мэргэжлэр бахархаж анх сурах шийдвэр гаргаж байсан. 2015 онд залуу мандат хөдөлмөр хүний нөөцийн академи багшийн цэцэрлэгийн сургалтанд хамрагдаад 2017 оноос тус цэцэрлэгтээ тасралтгүй ажиллаж байна. Ажиллах явцдаа өөрийгөө хөгжүүлж Эрдэм их сургуулийн өмнөх боловсролын багшийн туслахаар суралцж төгсөө. Өөрийнхөө сонгосон мэргэжлээр ажиллаж байгаадаа баяртай байна. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжин бүлгийн хүүхдүүдийн нас идэвхтэй онцлог тохируулан өдөр бүр эрүүл авахыг ариун цэврийн зөв дадал хэвшил эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бүлгийн менежментийг хэрэгжүүлэн өдрийн дэглэмийн дагуу хүүхдийн хөгжлийг нь дэмжин ажиллахаас гадна эхлэх цэнгийн үнэлгээг гарган хүүхдийн ялгаатай байдал тохируулах хийх, сургалт үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад багшид туслан сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрийн онцлог давуу тал тулгуурлан оёж хийх, мөн гарын доорх материал ашиглан хийдэг. Энэ хичээлийн жилд бэлтгэл веб бүлгийн багшийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд эхлэх цэгийн үнэлгээгээр нийт дадал хэвшлийн үнэлгээ 78.6% байсан бол явцын үнэлгээгээр 91.9% болж 13.3%-аар өссөн үзүүлэлттэй байна. 2019-оос 2021 онд оюун ухаан тулгуур хэрэгтний хавсарсан 2024-оос 2025 оны хичээлийн жилд тархины саажилттай хүүхдүүдтэй ганцаарчлан ажиллах төлөвлөгөө боловсруулан хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллах арга зүй, ур чадвар, хөгжлийн онцлогийг судлан ажлын байран дээрээ хэрэгжүүлэн ажиллаж тусгай дэмжлэгтэй хүүхдтэй ажиллах дадлага туршлагыг хуримтлуулан ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах хөгжих, таатай орчин бүрдүүлэх зорилгоор ариун цэврийн өрөөнд татаж босох бариул, ганцаарчлан ажиллах төвийг өөрийн санаачлагаар төгжүүлсэн. Хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний мэдлэг олголтыг нэмэгдүүлэх зорилгоор бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд ааха тэмцээнийг санаачлан зохион байгуулж гарын бэлгээр шагнасан. Онцлог давуу тал. Анги танхимда будингийн бүтээлэг үлгэрийн хормогч, олбог дээр жижүүрийн хормогч, малгай гарын жижиг булчин хөгжүүлэх хэрэглэгдэхүүнийг оёхоос гадна багаар хамтарч ажлын хувцас, хормогч, жүжигчилсэн тоглолтуудын хувцас, урлаг заалны хөшиг, хүүхдүүдийн тоглолтын хувцас зэргийг ойж бэлтгэсэн. Улаан загалмайн онцгой гишүүний хувьд сайн үлсийн аянд өөрийн санаачлагаар нэгдэх, анги хамт олон багш ажилчдаараа нэгдэх үйл ажиллагаанд бусдыгаа манлайлж идэвхтэй оролцдог. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн энэрл алтан медальт бөгөөд аймгийн эрүүл мэндийн газрын цусны донор сайн үйлстэн багш юм. Цэцэрлэгийн багш туслахыг чадваржуулах сургалт 2023 үйл ажиллагаанд оролцож өөрийн арга зүй, ур чадвараа дээшлүүлэн гэрчлэгээ гардан авч байгууллага дээрээ багшийн туслах нартаа түгээн дэлгэрүүлтийн сургалтыг зохион байгуулсан. Багш бололт уралдаанд оролцож байгаа багш болон багшийн туслах нартаа амжилт хүсье.